За сайн бацхан үзэгчдээ Эгэл ардын дунд нэвтрүүлгийн маань шинэ дугаар яг одоо та бүхэнд бол хүрч байна. За бидний энэ удаагийн зочноор ачлалт хүүхдүүд асрамжийн газрын төвийн хамт олон маань оролцож байна. За ингээ бүгдээрээ дотгошоо орж энэ хүү төвтэйгөө үйл ажиллагаатай танилццгаая. За сайн байцгаана уу. За сайн мөн үү сайн. За өдрийн дүргий. Эгэл ардын дунд нэвтрүүлэгт маань за ичнээ бүр одоо танил болсон болго манай үзэгчид ингээд 3 дахь удаага оролцож байна. Тийм. За орох болгонд бас шинэ содон зүйлээр биднийгээ угтдаг хийсэн бүтээсэн ажиллаар бас нэгийг нэмчихсэн байдаг. Нэр би Эгэл ардын дунд 2 дахь манад ажиллаж ирэхэд явахт нь би хэлжсэн шүү дээ. Дараа жил ирээрээ би шинэ бэлэгтээ угтаж авна гэж хэлсэн. Тэгээд шинэ бэлэгтээ ирсэн. Тэгээд та бүхэн хүрээдэрлээ. Олоход амархан байгаас та. Тийм ээ, олоход амархан байна. Угаасаа яг ачлалт хүүхдүүд 2 гэдэг. Хаягаа хандсан бидээ үйл ажиллагаа. Өглөө энэ дээр ирээд өдөөс хойш нөгөө байгууллагаараа явдаг. Өглөө бүхэн энд нөгөө дандаа хэвтрийн улсууд маань ахмадууд маань энд дээр байгаа болохоор өглөө хамгийн түрүү 9 цагт энд дээр ирдэг. Тэгээ энэ дээр энэ хэдийгээр нэг зөвшөөрүүлж яваад өдөөс хойш нөгөө газарчлага яг ачаар жоох ихсчлээ. Гэтэ яг таажгүй. За үйл ажиллагаа маань одоо энэ ачлалт хүүхдүүд төрийн бас байгууллагын үйл ажиллагаа явагдаад хэддэг жилийнхэн нүрийг үзэж байна. Манай нэвтрүүлэгт ороод одоо ингээ 3 дахь жилийнхэн бол нүрийг үзлээ. За шин салбараа бас нээлээ ачлалт хүүхдүүд 2 гээд. За яагаад шин салбараа нээх болов? Төрөөсийн байранд нэг 2 жил явлаа. 16 оноос хойш 18 онд өөрийн гэсэн байртай боллоо. 18 онд өөрийн гэсэн байртай болоод 50-д асруулагчтай боллоо. 19 онд одоо энэ сайхан өргөтөө салбараа нээж өнөөдөр төрөөсийн байр боловч бидний энд амьдрах бас манай одоо гэр бүлийн найз гэх юм уу тэр хүмүүс маань маш бага төлбөрөөр хамтарч бас адилхан энэ улсуудад одоо туслая гэдэг үүднээс маш хямдхан төрөөс гаргаж тэгээ энд одоо бас нэг 20-од хүн байлгая гэсэн зорилттой дандаа хэвтрийн болон одоо ахмад наснуудаа салгаж энд тавьчихсан. Тэгээ нийтдээ яг 3 жил одоо аль биесны 3 жил өнгөрчээ. Тэгээд нэг 120-30 хүн харж 15 он тамга тэмдэг авсан. Би одоо зарим улсууд мэдж байгаа. Гэртээ хэд улсууд аваад ингээ байж хата нөгөө шууд хийхин тулд энэ улсуудыг асрахын тулд заавал нэг төрөмс байгуулахгүй бол нэг болохгүй шүү дээ. Тэгээ хууль ёсны дагуу. Тэгээ 16 онд аль бие усны асрамж байгуулагдсан. 16 онд төрөөсийн байрнаас гараад 17 хүнтэй эхэлж ялаа. Гэртээ 5 хүнтэй үүлжөөд дараад нь 17 хүнтэй 16 онд 17 хүнтэй үйл ажиллагаагаа аль бие усаар асрамжийн газар гэдэг нэр зүүж эхэлсэн. Тэрнээс хойш одоогийн байдлаар явсан, гарсан, бас хорвоогийн мөнх усыг үтсэн гээд нийтдээ одоо нэг 120-30-аад ахмадуудад яг өөрийн байрандаа байрлуулж асарч мэдээж одоо тэрнээс хойш багагүй хугацаа 3-4 жилийн хугацаа өнгөрлөө. Анх шантарч исэн үе мэдээж байгаа байлгүй. Та ер нь анх эхэлж байхдаа юу гэж бодож байсан бэ? Би чадах болов уу, яах болов уу гэж айж исэн үе танд байгаа юу? За ер нь тийм бодол бол ерөөсөө байгаагүй. За шантрах үе бол байлгүй яах вэ? Одоо хоолгүй болох үе. Нэг том өрх гэр бүл шүү дээ бид нар чинь. Энэ олон хүн байж хаар хоолгүй болох өвөл манаа нөгөө байр чинь сарын цахилгааны зардал 3 сая 4 сая хэрэгтэй гардаг. Тэр нь зүгээр шантрах үе байдаг. Би одоо юу хийчихвэ гэдэг. Одоо тийм хэлэх үе байдаг. Тэгтээ нөгөө эргэж буцах одоо болдгийн билүү гэсэн бодол нэг ч одоо орж ирж байгаагүй. Яагаад гэвэл өчнөө энэ сайхан буураарнуудыг, өчнөө энэ сайхан улсуудыг би одоо та бүхний өвчин болж, хүүхчин болж чаднаа гэдэг одоо энд авчирчаад би одоо чадахгүй нэ гэдгийг гаргаад явах өнөөдөр. Яагаад эргэж буцах зам нь одоо ямар ч юу болцсон. Тэгэхээр би энэ асрамжийн одоо болон халамжийн энэ одоо энэ чиглэлийг арай шинэлгээр
ерөөсөө өөрөө чадах өөрөө одоо хэмжээний оргилд нь хүртэл явна гэсэн л ерөөсөө тэрнээс одоо яах вэ гэсэн бол ерөөсөө байдаг. Энэ төвд маань одоо яг анх одоо яг ямар шалтгаанаар хандд юм бол за миний хувьд гэх юм бол заас асрах хөнгүү болоод л зорж ирдэг болов гэж бодож байна. 120-од ахмадыг бол хүлээгээд авчихсан байгаа гэдэг асрамжийн төв маань. За эдгээр хүмүүс маань ер нь яг ямар шалтгаантайгаар манай төвд хандд юм бол. За нэг 120 хүн гэдэг маань болохоор одоо 3 жилийн хугацаанд шүү дээ. Одоо бол манайх нийтдээ 58 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Бид нар хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Ингээхийн тулд бид нар байр, сав, одоо ажлын хүч бүх юм магадлалын итгэмжлэлд оруулах ёстой. Магадлалын итгэмжлэлд оруулахын тулд хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон хөдөлмөр халамж үйлчлэгийн ерөнхий газартайгаа хамтарч мөн нийслэлийн халамж, дүүргийн халамж гэдэг бүгднтэй нь хамтарч ажилладгийнхаа хувьд одоо улсын нэг өсөндөө хийх ажлыг бид нар туслан гүйцэтгэж төрөн бус байгаа байхгүй. Тэгэхээр улстай гэрээ байгуулад магадлалд ороод одоо улс бас тодорхой хэмжээний чинь тендер зарлаад тодорхой хэмжээний эдгэрт маань багахан хэмжээний хоол хүнсний одоо хувьсгал гаргаж байгаа шүү дээ. Энийг авахын тулд тендерт оролцоод хоногийн нэг хүний 5,000 төгрөг гэж авдээ. Тэрийг авахын тулд энэ улсууд маань одоогоор бид нэг 20 хүнийг л одоо хувьсгал зарлаад байгаа шүү дээ. 60 хүний. Бусныгээр манай төрийн бус оголго дааж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээ явахын тулд бид нар хөдөлмөр халамж үйлчлэгийн ерөнхий газартаа хамтарч ажилладаг. Энийг хороо дүүргэн одоо энэ улсуудыг одоо өөрөх нь хороо баг одоо аймаг сум багт нь байгаа иргэдээ нийгмийн ажилт нь одоо ингэж улстай хандаад бичиг баримтыг бүрдүүлээ. Энэ хүн ганц бие эсвэл бол өөр хүүхэд нь одоо аригтаар суугаад зодож нүдэх, асарч чадахгүй, хамгаалж чадахгүй. Ерөн зүгээр ихэвчлэн үр хөвгтөө улсууд маш цөөхөн шүү дээ. Тэгээ ихэвчлэн ерөөсөө үр хөвгтийн одоо миний бол нэг асрах ухаан байхгүй, одоо хүнлэг сэтгэл байхгүй. Ийм улсууд ерөөсөө аав ээжигээ одоо тэтгэврийн зээлийн авч тийм ээ. Тэгээд шууд одоо мөнгөний авангуудаа дараагийн зээл болтлоо гаргуунд нь хайдаг. Тэрийг бол манай улс хараад биднээс санд болгодог. Тэгээд ах чинь яг өөрсдөө чадах асуудал аваад асардаг. Манай байгууллагын ганц одоо улсын үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллага байгаа шүү дээ. Төрийн бус байгууллага 20 гаруй төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Одоо архины хамааралтай нийгэмшүүлэх одоо төр байршуулах гэдэг маш олон үйлчлэгээ явуулж байна шүү дээ. Энийг хийхин тулд манайх арай онцлог нь дандаа асаргааны чиглэлтэй асуудал. Дандаа асаргааны чиглэлээ. Альцгеймер гэдэг одоо зөмөглөлт болон одоо хэвтрийн оюуны бэрхшээл гэдэг бэрхшээлүүдийг л их авдаг та. Энэхүү төвд манаас хандсан за ахмад наснууд өсчүүлийн маань үр хөвгтүүд нь ер нь хэр эргэж ирэх вэ? Ер нь ирдэг үү? За эргэж ирнэ гэхээсээ илүү одоо мөнгө төгрөгөө авах гэж тийм ээ. Энэ муу хэд чинь бас зарим нэг нөгөө хөтлөөр харамжтай. Тэтгэр тэтгэмжээ авахаараа эсвэл нөгөө насны шиг юм авахаараа нөгөө хэдийгээ зуудаад хөр хэмнэ өгөө явуулах жишээ нэ. Тэрнээс зарим ихэнх бас зарим улсууд нь өөр хөвгтөх улсууд байгаа шүү дээ. Тэрнээс яг ингээд аав ээжигээ эргээ гэж ойлж байгаа улсууд ер нь зүгээр ховорхон. Би танаас нэг юм нэлээд сайн тодруулчихсан. Ачлалт хүүхдүүд гэдэг. Нэрний талаар. За энэ нэр маань бас анх яаж өгч? За эхнэр тэр нэг 5 хүнтэй гэртээ байсан гэсэн шүү дээ. Тэгээ хоёулаа иргэний бүртгэл мэдээллийн албан дээр очиод нэр авах гэсэн. Тамга тэмдэгтэй болох гээд дараач нь 2016 онд нөгөө нэг 17 хүн авахын тулд тендерт оролцсон. Тендерт оролцохын тулд тэгсэнд тамга тэмдэгтэй байх хэрэгтэй. Тэгээ хоёулаа ороод нэг олон ярилцаагүй сууж байгаа л миний хань хоёул ямар нэр хүү гээл тэгээ сууж байгаа. Хоёулаа ер нь ахмад настай улсуудад ачлалтай хүүхдүүд нь бол хоёул
аав ээжээ хүн бүр Монгол хүн бүр ер нь зүгээр ихэнх нь ер нь зүгээр монголчууд тэр чигээр бүгдээр ачлалтай шүү дээ. Ганцхан Саранбаатар биш. Бүгдээр ачлалтай, аав ээжтэй ачлалтай хүүхдүүд нь, ах дүүдээ ачлалтай хүүхдүүд. Тэр утгаараа ерөөсөө монголчууд тэр чигээр бид нар бүгдээр ачлалтай шүү гэдэг утгаараа ачлалтай хүүхд нь болсон тий. Буддын шашинтай гэдэг. Их онцлж ярьж байсан. За бусад өөр одоо газруудаас халамж үйлчилгээ авахд бас нэг шашин орондын нэг багахан маргаан бас за маргаан гэх юм бас нэг тийм шаардлагууд нь бас арай өөр байгаад байдаг гэдэг. Энэ талаараас үзэгчд маань бас байгаа. Энэ бас их өөр яригдж байгаагүй одоо хинч ярьж байгаагүй. За эсвэл ярих гээд их анзаардгүй ч байсан байж магадгүй сэдв байлаа. За энэ бол бас нэлээд бас хүүхдтэй холбоотой тийм ээ. Монгол хүн бол одоо өвгцгээс ахуулаад энэ бурхан шашин гэдэг юм бол Монгол улсыг оршин тогтоосон тийм ээ. Өдөө болтол одоо энэ сайхан юмыг авч явсан. Монголчууд эртээр үеэс Христ шүтдэггүй шүү дээ. Христ гэдэг нь сүүлээс орж ирсэн. Би өвөө эмээ дээр өссөн. Хүүхэд байхасаа л өвчөө оросончлон дээр очдөг. Ямар одоо манай бүх монголчууд шүү дээ. Үхэл зовлон болсон ч лам авчиж толгой дээр нь хоох дуургадаг. Хойтхон одоо шинжээ нээлгэн гээл ямар ч христийн хүн шинжээг нийлгээд буддын шашингаар хойтхон уншуулад сайхан явдаг тийм ээ. Энэ бол ерөөсөө монгол хүн бол тэр тусмаа одоо бөө шашин бол энэ дээр оршин тогтнож ирсэн. За өнөөдрийн байдлаар бол би зүгээр өөрийгөө хэлж байгаа юм биш, юу яаж байгаа юм биш, одоо үейлгэх биш. Зүгээр шашныхаа талаар ярихад Монгол улсын хэмжээнд буддын шашин тасамжнаас за энэ биш буруу хэлчихлээ. За Монгол улсын хэмжээнд буддын шашин ер нь христийн шашин яг л тэр чинь буруу биш л дээ. Тийм ээ. Энэ чинь нөгөө олон байгууллагууд нь хөрөнгө усгах, тийм ээ, хөрөнгө усгах, олон улсын байгууллагатай хамтарч ажиллах, үйл ажиллагаагаа цааш нь жигдэрүүлэх гэж олон байгууллагууд нь христийн болон гадны шашинтай хамтарч ажиллаж байгаа. Энэ дээр бол ах нь бол яг үнээр одоо өвөө эмээтэйгээ байсан. Тэгээд дээр нь бас миний имижс одоо амьд сэрүүн байгаа. Би над баггүй санал орж ирсэн христээс нэлээ олон санал орж ирсэн ханд өвгий эсвэл бол санхүүжлуулгыг та манад одоо хамгаалаад одоо манай итгэгч болооч гэсэн одоо хүсэлтүүд нэлээ ирж ирсэн. Би хамгийн гол нь өвөө эмээгээ хөхт тийм ээ. Миний өвөө өнгөрсөн ч гэсэн бурхны хажууд зурган сайхан байж байгаа. Миний л юу штэ. Тэр утгаараа би байгуулгаач гэсэн манай байгууллага шарангөтэй байдаг. Энэ байгууллага маш шарангөтэй байгаа. Жохон гадна талын явцсан байгаа. Тэр бүхэн ажилчдын минь хувцас одоо бас шараа ингээд энэ зүгээр юмар ингээд нэг сонин тэр тал руугаа бас туушсан байж магадгүй. Гэхдээ би чи монгол хүн штэ. Буддын шашинтай байх ёстой. Шашин одоо манай хөгшчүүдийн хамгийн дуртай. Тэрнээс манай өгччүүдэд христийнхэн одоо ямар нэгэн шашны улсууд хурж номлжуулна. Сайн мэдээгээ түгээжүүлнэ. Энэ чинь хувь улсуудын одоо шашин шүтлгийн асуудал шүү дээ. Манай улсууд өөрсдөө дуртай байдаг байхгүй. Бурхны хороонд ороод хүрдээ эргүүлээд нэг сайхан зулаа арч гарч ирэх манай ахмадууд өөрсдийнх нь бас сайхан юу яадаг юм. Одоо манад одоо нэг юм бас юу шашны байгууллагт байж байгаа ирээд өнө хүн үзэх юм уу барай хийх гэхээр харьцлагадаа тэгээд хүрээд ирлээ гэж ирж ирсэн. Монгол хүн бол бүхэн чинь тийм байдаг шүү дээ. Тэгээд яг Монгол улс байтугай би зөвхөн өөрийнхөө хэмжээнд судлаж үзсэн. Европчууд бол тэр чигээр христ. Манай энэтхэг хятадх болгоо улсын насрамжийн газар аваад шүү дээ. Солонгос, Япон гэдэг эднэр бол бүгдээрээ олон улсын байгууллага, христийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Миний яг одоогийн байдлаар өөрөө олж мэдснээр
одоо Монгол байтугай дэлхийн хэмжээнд яг манайх л одоо бодсон шүү дээ. Тий. Сайхан байдгийн доо гоё штэ. Хадамжтай асар сувлагч наасан сайтай ажилтай. Бодроо энэ захирал хоёр бол ер нь сайн хүний хүн гэдэг тийм л болсод энэ байгуул ингэж бидний ингэж асар шалгамжлж явсанд нь баярлаж явдаг да бодроо наярт. Тэгээ манад бол асаргаатай ахмадууд их олон байдаг. Тийм ер нь нэлийн хүнд өвчтэй. Паркинсонизмтэй, харуултын дараах саажилттай гэт. Ер нь бол нэлийн хүнд ажил. Гэтэ яг манай асрагч нар их мундаг. Ер нь асрагч маань ерөнхийдөө ажлын байр за иймэрхүү төрлийн хүмүүсээс тодорхой хэмжээний мэрэгчлэлийн эзэмсэн тиймэрхүү хүмүүс ажиллах. Ажлын байр ер нь ажиллах хүсэлтэй хүмүүс хэр их вэ? Ер нь бол яг мэрэгжлийн хүн ажиллана гэсэн юм байхгүй байна одоогор. Одоо яг өндөр хөгжилтэй орнуудад дээр Германд байна уу, одоо Японд ч байна уу, тий асрамжийн газруудад бол яг асаргааны чиглэлээр сургадаг юм байна. Яг мэрэгчсэн одоо асаргааны ажилтан гэж байдаг юм байна. Одоогор Монголд ч одоо совилгын сургууль совилогчлол бэлдэж байгаа болохоос асаргааны ажилтан бэлтгэдэг сургалт дамжаа гэж байхгүй. Байхгүй шүү дээ. Бид нар өөрсдөө бэлдэж авч байгаа байхгүй. Ер нь бол өөрсдөө бэлдэнэ. Би ч гэсэн өөрөө сайн мэдэхгүй шүү дээ. Би одоо өөрөө л одоо энэ байгууллагыг гэр бүлийнхээ туслахаар орж ирээл одоо тэгээд за одоо ингээ асаргааны хүнийг ингэж асарах юм байна ингэнэ гэж практикаар л сурж байгаа болохоос биш яг одоо Монголд асаргааны ажилтан бэлддэг бол тийм сургалт бол байхгүй. Бид нар тэр өөрсдөө бэлдэж байна. Тэгээ хамгийн хэцүү нь л ажил одоо энэ ажиллах хүчээ олох их төвхтэй хэцүү байх юм. Тэгээ зарим хүмүүс ингээ ажлын зар тавина асаргч аав ингээл ингээ ажлын зар тавина орж ирвэл би ийм хүнд ажил хийж чадахгүй л гээл гараа авчдаг байхгүй тий. Ажлын хүч байхгүй манад ажиллах. Асрамжийн ажлыг ахна үнэндээ хэлэхэд ахаад байр төрөслөд олон улсад авчих чадал бай. Ажиллах хүч байхгүй. Яагаад гэвэл нэг хүн одоо өөр хүүхдээ ингээд сургууль сурах гэж байгаа шүү дээ 10 жил. Төлбөрийг хийж байгаа. Нөгөө хүүхдээ. Тэгэл 4 жил сурахад нь өглөө л байгаа шүү дээ. За би өөртөө хамаг мөнгө чамд өгч чи сайн сурах шүү, сайн сур гэл ингээд сураад төгсөнгүүт нөгөөх нь ажил олдохгүй. Монгол ажлын байр хомс. Ямар ч одоо манад юм уу эсвэл нэг өөр газар нэг ажиллах гэр эцэг хэн загнадаг. Би 4 жил чиний төлөө одоо ингэж мөнгө зарчаад байхад чи асрамжинд ажиллаа. Шууд дарга болох гэдэг байхгүй юу? Таны хувьд одоо яг нь одоо явуулж байгаа үйл ажиллагаач тэр цаашд хийх одоо өөр босод зүйлсүүч тэр яг энэ дээр харьцуулаад аваад үзэхэд таны хувьд буян гэж яг өөрөө юу юм бэ? Ер нь юу хийсэн хүн буян үйлдэлээ гэж ярихад бол буруудахгүй. Би маш их буянтай байсан юм дэ гэдэг нэг заас нэг насны эцэст гэж ярих юм одоо хүн болгон л одоо мөнхсийг үзүүлнэ, хүн болгон л одоо хорвогийн чамыг дагаад бас үтэл буурлуулна. Таны хувьд буян гэж яг юу? За миний хийж байгаа бол одоо арчлал тийм ээ. Асрах ажил энэ бол. Гэхдээ би нөгөө энэ ажлыг би одоо энэ ахмадуудаа асрах ёстой, энэ асрамжийн газрыг сайн хийх ёстой гэдэг ерөөс одоо бүр толгойдоо ингээд колцсон байгаа шүү дээ. Тэрс хамгийн сайн хийн гэдэг. Эннийхээ хэмжээнд би одоо хийж байгаа ажлаа буян миний хийж байгаа ажил буян юм шүү гэж нэг удаа бодож үзэх л дээ. Хийх ёстой. Заавал хийн. Энийг гоё хийх ёстой. Тэгэхээр одоо нэг олон нийтийн сүлжээ, Facebook янз бүрийн юмар миний дүүгээ хийж байгаа одоо энэ сайхан буян нь 1000 түм аривжаасаа гэдэг ингээд хүн болгон намайг ингээд дэмждэг шүү дээ. Тэгэхээр бас буян хийгээд байгаа юм болов. Тийм ээ. Энэ олон улсуудад одоо тусал дэмжиж ингэнэхээр энэ бас нэг талын буйны бас нэг талын бас нэг хэсэг юм болоо хийж байгаа ажил маань. Буян гэдэг маань олон юм дээр тогтнож буян гэж гарах байх уу? Тийм ээ. Уул усаа одоо байгальтгийг хайрлах, эцэгхээ хайрлах, одоо хажууд байгаа чивтээ бас өөрөөсөө хайрлах. Ер нь маш олон юм бас энэ хайраас улбалаад энэ нэг нэгэндээ гаргасан юм нь эргээд буян болж ирдэг юм болов уу? Тийм ээ. Ер нь зүгээр ахын тэгс л болж шээ. Хийсэн сайн үйл болгон хийсэн сайн үйл болгон буян болох болов. Одоо жишээ нь энд ирээд ахын найрамдлал энэ зам дагуу маш их хог байлаа. Одоо энэ ахтайгаар нийлээд энэ гадуур хогоо цэвэрлээ.
Тэгээ хөөрхөн ингээд орчноо юу яагаад энэ хүүхдийн найрамдал суслан гэдэг маань их сайхан байгаль та газар. Тэгэхээр хоёулаа энэ хаваархаас аван цэвэрлчигээ цэвэрлээд байна гэдэг чинь энэ бас байгальд хэдий хийж байгаа хөрөнгө оруулалт бас нэг мэтлэн буюу юм болов. Тэгэхээр эцэгхийн ажил нь юунаас эхэлдэг вэ? Танд ер нь одоо ингээд эдгээр хүмүүсийг ингээ хараад байхад эдгээр одоо хүмүүсийн маань нөр хүүхдүүд маань юун дээр илүү их алдсан юм шиг байна. Энэ олон хүн байгаа шүү дээ. Тийм, яг зөв. Наач ёстой л зүгээр би 1980 оны хот. 90 оны ажлыг бас картны бараг янз бүрийн юм бас хамгийн сүүлийн одоо тэр үеийг одоо мэдэрч яасан үеийнхэн баг гэж бодож байна би. Одоо ачлал энэрэнгүй одоо ийм сайхан юм маш алсаараа одоо энэ Европынхан болон одоо энэ гадны хөгжилтэй орнуудыг дуурайгаад хэд дуурайгаад манай Монгол улсууд монголчууд залуучууд маань энэ тал руугаа жоохон маш их одоо алдаа гаргаж байна. Аав ээжээсээ арай аав ээж нь ч одоо 90-ад оноос ахуулаад одоо нэг зах зээлийн үед ороод хүүхдүүдтэйгээ одоо хитрхи их одоо барууныг дурааж одоо чөлөөтэй харьцаж хүндээ янз бүр одоо ажил төрөл гэж ингэж хитрхи их одоо ингэж арчлын юмыг харуулснаас бас болдгийм болов гэж боддоо шүү дээ. Эргээд харахад нөгөө хүүхдүүд нь том болохоор аав ээжтэй нөгөө нэг хайр байхгүй болцсон тийм ээ. Бид нар байх чинь одоо аав ээж минь өглөө гараад орой ирдэг. Тэгсэн мөртлөө миний аав ээж, миний өвөө эмээ бидний хүн болгож чадсан. Миний энэ хийж байгаа ажил, миний энэ ачлалтай хүүхэд, миний өвөө эмээгийн аав ээжийн минь одоо сургасан хүмүүжил тийм ээ. Сургас зааж одоо хүнийг яаж хүндлэх үү? Одоо 10 жилийн сургууль тогт хүртэл заадаг байсан шүү дээ. За ер нь хэтийн зорилго Саранбаатар Болроо хэр гэдэг хүний хэтийн зорилго бол энэ асрамжийн үйлчлэгийг шинэлгээр даалын болгоо одоо ингэж явах уу гэдэг утгаараа тэр шинэлэг эмэгээр нь тул хий гэсэн бодолтой байгаа. Дээр нь бас яг хуу хажуугаар нь бас одоо монголчууд бас таньдаг улсууд нь мэдж байгаа. Энэ хүмүүнлэг бизнес гэдэг юм их хий. Одоо хүмүүнлэг бизнес гэдэг маань болохоор одоо ар гэртэй, ах дүүтэй ийм улсуудтайгаа авдаг байгууллагыг бас нэлээд томоор гаргаж өгч бас их сайхан байртай болох юмсан гэж бодож ажиллах юмсан гэж боддоо шүү дээ. Монголчууд ч нийгмийн дундад болон эмзэг бүлгийнхэн улсын халамжийн чиглэлийг хүртдэг тийм ээ, хүртэж чаддаг. Дээшээгээ болохоор ерөөсөө энэ дээр бүгдээрээ одоо санаа зовх асруулах гэхээр одоо нэр төрд нь халдчихгаар ийм улсууд маш их одоо байдаг. Тэрний ард нөгөө хэд ахмадууд нь одоо бас хохирдог. Нөгөө одоо том дарга байна, жүжигчин, урлагийн болон ийм улсуудын аав ээж нар нас өндөр гараад 80-90 өссөн улсууд чинь бас нэг юу байгаад байгаа шүү дээ. Хохироод үлдээд байгаа шүү дээ. Асар хүн байхгүй. Тэр улсууд зориулсан том асрамжтай болох юмсан гэж мөрөөддөг. Тийм. За тэгээд одоо байгууллагатай хэдэн жил болж байна. Тийм. Ер нь зүгээр битэрийн бас нэг өнөөдөр хоёулаа ярьжсэн гинт нэг юм олж харахгүй юу? Бас амьдралдаа бас арай гайгүй яваад байгаа юм байна. Энэ чиглэлийг бас гоё хийчих юмсан гэл хичээгээл байгаа шүү дээ. Гэхдээ эхэлж ийн юм чинь. Одоо битэр бас нэг юм хийх гэж байгаа байхгүй юу? Тэгээ хоёулаа балансаа барьчих юмсан гэж ярихгүй юу? Хоёулаа балансаа барьчих юмсан. Тэнгүүд нь би нэг юм бодсон л доо. Битэр 3 жилийн туршид энэ ажлыг хийхэд яг энэ үгийг л ярьж ажилласан байхгүй.
тэрэндээ нэг цалин гаргачих юмсан, эндээ цалин гаргачих юмсан, нэг тэдэн төгрөг бакаан нэг тэдэн төгрөг олчих юмсан гэж нэг ч удаа битээр ярьж үзээгүй юм байна. 3 жилийн хугацаанд нэг балансаа барья гэж яваадсан. Тэгэхээр энэ байгууллага чинь ямар ч ашиг олохгүй ажиллахаар чинь энэ байгууллага чинь мэдээж сайхан битээр ч нөгөө ямар ч алдагдал орохгүй ингээ явахаар чинь гайгүй болоо гэж бодоод байгаа шүү дээ. Битээр хоцсон юм бол тэр юм болоо. Тэрнээс одоо нэг жоохон цалин эндээс хоёулаа цалингүй ажиллаж байгаа юмсан нэг багахан хэмжээний цалин авчих юм уу гэж бодож явах юм бол энэ одоо буйны хүмүүнлэг энэ сайхан ажил болоод нэг сайхан амжилтанд болохгүй. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Ахаад эгэл ардын дунд энэ нэвтрүүлэг ахаад манад хийх боломж олддог болвол бас цаашаа одоо өшөө олон байгууллагыг байгуулгасмаа болж өгвөл жилд нэг удаа гэдэг байгаа шүү дээ бид нар чинь жилд нэг удаа ахин дэвших ганц байраар биш нэг том одоо ард түмэндээ болон одоо биднэрт итгэж найдаж байгаа маш олон улсууд бас одоо телевиз үзэж байгаа улсууд болон энэ олон нийтийн сошиалыг дэмжиж үздэг улсууд бас дэмжиж явдаг улсууд маш их байгаа шүү дээ. Энэ улсуудаа бэлэг барихын тулд байр салбар гэхээсээ илүү маш том бэлгүүдийг ер нь зөвхөн жил бүр нэгийг барьж явж байна гэдэг. Тэгээд танад телевизэн хамт олондоо маш их баярлалаа.